За энэ зөвшөөрлийн тухай хуулиар захин мөрөөдөө тоглоомын асуудлыг бүр мөсөө хориглож байгаа. За би байнгын хорон дээр бас байр сууриа илэрхийлсэн. Ер нь яагаад энэ захин мөрөөдөө тоглоом газар аваад байна? Яагаад залуучууд энэ төрлийн эрсдэлд ороод байна гэдгийг бол бид нар бол цогцоор нь харах ёстой. Энэ бол эргээд одоо нөгөө ажилгүйд ядууралтай холбоотой асуудал юм аа. Тэгэхээр эдийн засгаа яаж тэлэх юм, ажлын байр яаж бий болгох юм гэдэг асуудал дээрээ бас давхар анхаарал хандуулахгүй бол зүгээр аль нэгэн зүйлийг хорж цагдах тэгээд баахан одоо хүмүүсийг тийм одоо эрүүгийн хэргийн холбогдогчоор татах энэ төр асуудал чинь бол бас эцсийн шийдэл биш шүү гэдгийг бол бас давхар хэлхийг хүсэж байна. За тэгээд энэ зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулаад банкны тухай хуульд нэг нэмэлт оруулаад ирсэн байж байгаа. За энэ бол бас ноцтой харагдаад байгаа маа. Яаж ийн вэ гэхлээр банкны тухай хуулийн 7-гийн 2-т банк түүний харилцагч болон 3 дахь этгээд нууц гэж үзсэн альва мэдээллийг дор дурдснаас бусад тохиолдолд бусдад гаргаж өгөх задруулахыг ашиглахыг банкны хувьцаа эзэмшигч төлөөлөл удирдах зөвлөлийн дарга гишүүн гүйцэтгэх удирдлага хянан шалгах зөвлөл ажилтнанд хориглоно гэд ийм заалт орцсон байгаа. За энэ заалт бол ерөөсөө нөгөө хувь иргэний нууц мэдээллийг одоо хамгаалахтай холбоотой ийм заалт байгаа. За тэгээд энд болохоор юу оруулж ирж ийнэ гэхлээр энэ төлбөр таавар, бооцоо тоглоом, захин мөрөөдөө тоглоомын үйл ажиллагаа эрхлэх, зуучлах, төлбөр таавар, бооцоо тоглоом, мөрөөдөө тоглоом сурталчлах, захин хэрэгслийг ашигласан заллих гэмт хэрэгт хууль заасны дагуу мөрдөн шалгах байгууллагаас шаардсан буюу зөвхөн одоо ингээд мөрдөгчийн хүсэлтээр хүний нууц мэдээллийг бас задруулах ийм нөхцөл байдлыг үүсгэсэн заалтыг нэмж байгаамаа. Тэгэхээр энэ бол одоо яг энэ нөхцөлд шаардлагагүй гэж харж байна. Яагаад вэ гэхлээр энэ 7-гийн 2-ын 3-т тэртээ тэрнгүү прокурор зөвшөөрсөн нөхцөлд одоо шүүх прокурорын байгууллага удирдлага гаргасан эсвэл авилгатай тэмцэх байгууллага цагдаагийн байгууллагын шаардлагаар прокурорын зөвшөөрлөөр энэ мэдээллийг гаргаж болно гэсэн заалт нь байж байгаа аахгүй юу. Тэгэхээр энэ агуулгыг илүү өргөжүүлээд одоо тэр мөрдөгчийн бас эрх үүргийг нэмэгдүүлээд байх нь бол зохимжгүй юм а гэж харж байгаа. Тэгэхээр хууль санаачлагчид энэ одоо заалтаа буцаага татаад авчаач ээ. Яг л бид нар цаашид бол ер нь бол одоо энэ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг илүү одоо нөгөө иргэндээ ээлтэй, хүн төвтэй, хүний эрх хэрэгчлөөг дээдлсэн байдлаар зохицуулахыг зорж байгаа. За нөгөө талаас ер нь энэ хувь хүний нууцтай холбоотой асуудлууд бол маш эмзэг хэвээр байгаа энэ цаг мөчид бол ийм цонх нээгээд авах шаардлагагүй гэж үзэж байгаамаа. Тэгэхээр энэ асуудлыг хойш нь татаад авчаач л гэж одоо энэ хууль санаачлагчид хэлэх гэсэн. 1999 оны онд бол 3 заалттай казиногийн хууль гаргаад казиног одоо бүгд нь хоригсон. Мөрөөдөө тоглоомыг. Тухайн үед бол олон жилийн өмнө тухайн үеийн сошиал медиа, мэдээллийн технологи ингэж их хөгжөөгөө байсан. Тэр ч утгаараа мэдээллийн технологи ашиглан одоо мөрөөдөө тоглоомыг зохион байгуулсан бол гэд эрүүгийн хуулийн дээр тухайн үед хариуцлага оногдуулж исэн бил. Одоо бол цаг үе их өөр болцсон. Нөө захин мөрөөдөө тоглоом гэдэг чинь бие даасан юм үйл ажиллагаа болцсон. Та бооцоо тоглоом төлбөр тааврын ард мөрөөдөө тоглоомын хэв шинж дандаа агуулдаг болцсон. Маш олон юм аппликейшнгууд гарцсан. Тэгээ санхүүгийн салбарч гэсэн их том өөрчлөлт орсноор төлбөр мөнгө гүйлгээнүүдийг банкар дамжихгүйгээр криптовалютаар шууд хоорондоо шилжүүлдэг болцсон. Үүний цаана дандаа мөнгө угаахын юм шинж агуулгаддаг. Тэгээ үндэстэн дамнуулсан ийм үйл ажиллагаанууд ер нь их болсон. Тэгээ ер нь бол тэгэл одоо татвараагаас нуугдах зорилготой янз бүрийн офшор бүстэй аваач мөнгө төгрөг хийдэг. Арга нь улам нарийсж байгаа. Тийм учраас яг энэ үйл ажиллагаа эрхлэх энэ ч тэр зуучлах энэ ч тэр сурталчлах энэ ч тэр дэмжлэг үзүүлэхийг бүр наривчлаад тэр дансаа ашиглуулсан бол цахим хаягаа ашиглуулсан бол гэдэг ингээд тухайн үйлдэлүүдийн заагаад хориглох шаардлага байсан. Бие даасан хууль гаргахыг ичгээр 99 оны хуулиар бүхэлдээ эн чинь нөгөө казиног бол бүхэлд нь хориглосон. Тэгээ зарим тохиолдолд бол нөгөө мөнгө угаах залингийн хэв шинж байвал хуулийн байгууллага бол татаад ингээд шалгах юм шүү. Тэгэхдээ эн чинь нөгөө яг өнөөдрийн энэ сошиал дээр яваад байгаа энэ янз бүрийн аппликейшн энэ төр дээр бол шууд тэр заалтаар ингээд үйл ажиллагаа зогсооход маш их бэрхшээлтэй үйлдэлүүд нь тодорхойгүй биш учраас
Дээрээс нь зөвшөөрлийн хуулийг харсан чинь зөвшөөрлийн хуулийн дээр төлбөр таавар бооцоо тоглоомыг зөвшөөрөөд түүнийг нь хууль зүйн сайд олгоно гэдэг хуульчилсан. Түүнийг нь аваад бидээс хууль гаргаад ингэж явъя гэхээр зөвшөөрлийн хуулийн дээр байгаа тэр зөвшөөрлүүдийг аваад заавал хориглох заалтыг хийхгүй болохоор түүнийг авснараа зөвшөөрлийн хуулийн дээр нөгөө зөвшөөрөл заагдаагүй л бол зөвшөөрөгдөнө гэдэг концепц нь үйлчлээ явуучих юм бол яг тухайлан тэр төлбөр таавар бооцоо тоглоом нь энэ нэг хуулийн цоорхоогоос гараад ингээд алга болчих юм эрсдэлтэй байсан. Тийм учраас ер нь бол Монгол улс зөвшөөрөхгүй шүү гэдгийг бол хуулинд нь бичээд ингээд явах нь зохимжтой юм уу гэдэг байдлаар л одоо асуудал тандсан. Тэгээд их хурлын ажлын хэсэг дээр бас ярилцж болох хаа гэж бодож байна. За ингээд зөвшөөрлийн хуулиар бүхэлд нь ингээд хориглохоор хуулийн байгуулагч тэр за энэ харилцаа холбооны зохицуулахороо за мэдээллийн технологийн салбарынхан гэдэг ер нь хамтдаа ажиллах болцоо бүрдэн л дээ. Одоо бол нөгөө хуулиар нээлттэй зөвшөөрөл аваад явж байгаа үйл ажиллагаа учраас маш их цаг алддаг. Хариу арга хэмжээ авъя гэхээр аль байгууллагын одоо эрх үүргээ хэрэгжүүлэхэд бол бас хүндрэлтэй байдаг. Тийм учраас яг нэг 60% багаснаа гэдэг юм үндэслэл хэлээд байгаа. Өмнөх парламентод виртуал хөрөнгөний үйлчилгээ үзүүлэгчийн хуулийг миний бие ахалж батлуулж ирсэн. Тэр ер нь дэлхийн санхүүгийн салбарыг өөрчлөж байна л доо. Энийг хуулиар зохицуулах болцоотой биш. Дэлхийн улс орнууд одоо криптовалют, за крипто үндэстэн болох за эхнээсээ одоо дэлхийн улсууд бол одоо биткойныг хүртэл төрн худалдаа авалт хийдэг ийм одоо шин тогтолцоороо шилжиж байна. Тэгээ ер нь манайх шиг нэг юм банкнда барьцаалагдсан юм эдийн засгтаа цаашаа бол явах болцоог боллоо л доо. Тэгэхээр хөрөнгийн зах зээлийн санхүүгийн салбарыг нэг томоохон тулгуур болгож авч үзье гэвэл хүссэн ч бид нэр энэ санхүүгийн салбарт энэ криптовалютыг би бол дэмжих ёстой гэдэг би бол байр суурьтай байдаг. Яг бол энэ өөрөө хуулиар хянах болцоотой биш. Зөв явуулж чадвал энэ бол эдийн засгийг төрөлжүүлнэ үгүй бол төрөлжүүлнэ. Дээрэс нь эрчим хүч гэж ярьж байгаа үед бол бид нар зайлшгүй л одоо энэ криптовалют руу бол анхаарлаа хандуулах ёстой. Тэр ч утгаараа виртуал хөрөнгөний үйлчилгээ үзүүлэгчийн хуулийг бид нар тухайн үед зөвхөн биржийг зохицуулж ирсэн. Биржүүдийг л зөвшөөрөлтөй болгож ирснээс болуулж ирсэн мөртлөө ер нь бол Монгол улс хуулиараа энэ виртуал хөрөнгө гэдэг ойлголтыг бас зөвшөөрсөн орнуудын нэгт бол тооцогддог болсон юм бэл. Энэ хууль гарснаас хойш. Энэ мөрөөдөө тоглоом бооцоо тоглоомж бай. Ер нь одоо энэ цахим орчинд үүсэж байгаа асуудлууд төр бол одоо би энийг $500 сая гадагшаа өрссөн гэдэг байгаа чинь бол криптовалютаар хоорондоо шилжсэнийг бол хинч хаанч тэрийг бол одоо статистик бүртгэж авч чадахгүй шүү дээ. Хүн гар утснасаа гар утсны хооронд ямар одоо криптовалютаар хоорондоо шилжүүлэг хийж байгааг бол аль банк хэн нэгийг итгэхэд мэдэхгүй. Тэгээ энэ бол санхүүгийн салбарын том өөрчлөлт. Гэтэл 500 сая ч юм бол харин хэн нэгийг итгэхэд гарч ирээд дунд нь зуучлаад дансаа хэрэглүүлээд тэгээ ингээд агент бүр ажилуулаад дундаасаа шимтгэл аваад албан ёсоо бүртгэдэд байгаа үзүүлэлт байхгүй. Тэгэхээр бид энэ хуулийг гаргана гэдэг бол өөрөө энэ ядаж бүртгээд байгаа энэ асуудлуудтайгаа тэмцэх ёстой. Тийм учраас ашиг олох зорилгоор үйл ажиллагаа эрхэлж байгаа үйлдэл дээр нь ашиг олох зорилгоор тэр цахим мөрөөдөө тоглоом бооцоо тоглоом зуучлаад байгаа үйлдэл дээр нь цахим мөрөөдөө тоглоом бооцоо тоглоомд дансаа хэрэглүүлээд ашиглуулад цахим маягаа ашиглуулад харилцаа холбооны сүлжээний дугаар ашиглуулбал байгаа дэмжлэг үзүүлж байгаа үйлдэл дээр нь ашиг олох зорилгоор зохион байгуулалтын хэв шинжтэй үйл ажиллагаа болж байгаа үйлдэл дээр нь дээрээс нь бооцоо тоглоом гэж нэртэй мөртлөө дотор нь онлайн казино ажиллуулад байгаа 1xBet шиг бүх төрлийн хэвлэлээр сурч